Орой минь төргийн үзэгчтэй өнөөдөр манай хоёр зорчин болоод би өөрөө хөтлөгч маань их сайхан дулаах хувцастай сууж байгаа харж байгаа. Бид сайхан дулаацчлаа. Зочдоо танилцуулъя. Монголын одоо алтан үеийн усны тамирчид гэл арай бид гур биш ээ. Дунд үеийнх нь бас манай Ахмад тамирчин Зинэгийн зоригт Басуугийн Бат Эрдэнэ бассейн анх 25 жилийн өмнө Улаанбаатарт нэгж яхад манай хоёр зорчин маань бас бассейны багшаар ажиллаж байсан. Сая тэгээд бид гурав биокомбинатын тэнд байдаг нэг карьерийн ажилтны жишгэн нуур байдгийн тэрэнд манай хоёр харцсан жоохон ороод би хажууднаас сонирхож зогсоод ирлээ. Яг би орсонгүй хөрш хоттой байгаа. Амьдрал ямар шүү юм да. Яг хэвчээдэл харцанд ороод байхыг одоо би ярил байна. Тэжгүй юу? Гайгүй л ер нь л. Яагаад сайн нэг тэмцээн боллоо өнгөрсөн бүтэн сая орж амжсангүй та хоёр яав ажилтай байв? За ста мэдсэнгүй шүү дээ тэмцээнийг. Тэмцээн гэхээр сүүлийн үед нэх оролцоо байсан. Усны хантайгаа хэр холбоотой байна? Бассейнаас одоо ажиллаас гарснаас шүү дээ. Юу гэж? За нэг сонирхолтой холбоотой шүү дээ ер нь. Тэгээ ер нь сүүлийн үед нь холбоог байна. Гэхдээ нэг хэсэг сая тэр нэг хуучин Орсын элчингийн бассейн гэдэг байсан дэлхийн бассейнд ажиллаад байсан тэр ажиллахгүй байгаа одоо. Тэр одоо дээр нь жоох идэрсэн шалтгаанаар хөрмөг нь шийдэгдэхгүй одоогоос зогсчиход байгаа. Хизээ нэгдэх нь мэддэггүй одоогоор 2-3 жил зогсчих шүү дээ. Зундаа бол нэг туулгалд орж байгаа хэвээрээ. Тэр өдөр болгохгүй юу? Тийм шүү дээ. Гоол нь сайн л дээ. Цаг зав нь ээж идэг бол даарчихгүй өвчөөрчихгүй бол. Тэгээс одоо туул бас орцохоор газар их хоорсон. Багсаалаа. Бохир болж байгаа. Тийм бохир болчих. Би бол цаашаа хар усныхоо дэшэл нэг өдөртөл нэг очтгий. Монгол улсад анх усны аврал шалгаруулах тэмцээн 1966 онд сайн шандад дорногт болж ирсэн. Баяраа багш маань тэнд 3 алтан медаль авсан гэж түүхэн бичээстэй байдаг л та. Тэрнээс нэлээд олон удаа тэмцээн болж ийлаа. Би санжин манай хоёр зорчин бид нар бол 80-аад оны эхээс ахуулаад бас усаар шалгах тэмцээнд өршөлтөгч гэж янз бүрээр орж исэн. Өнөөдөр яагаад усны талаас та хоёр жишээ нэг орохгүй усны холбооны үйл ажиллагаа гэдэг юм усны спортоос хөндлөж шалтгаан юу вэ? За зэрэг. За одоохонд бол яг ажлын мест байхгүй. Ажилгүй байгаа болохоор чинь тэнд бол оролцох ямар ч шаардлага болчиход байгаа. Хоёрдугаар бол тэнд ажилтаа хүмүүс холбогдож тэнд ажиллаа явуулна хөөс ажилгүй усуудад тэгээд юунд нь оролцох вэ? Таны бодлоор таны гэдэг нь Батэр дэ чиний бодлоор асlan чи өөрөө мэдчихэж байна. Нөө би бол усын спортын төлөө бол залуунаасаа зориулсан. Зэрэг бол одоо бүгд л мэдчихэж байгаа. Тэгэхдээ усын спортод ингээд сэтгэл зүргээ зориулаад явж байгаа сүүлд нь бол нэг яг хөө ингээд зах зээлийн жамаарч гэдэг юм уу. Тэгээд янз бүрийн нас болоод би 91 онд нэг гарсан. За тэгээд 98 онд дахиж ороод дахиад 2003 онд нэг гарсан. Тэгээд одоо шалтгаан бассейнаас. Тэг бассейнаас. Тэгэхдээ тэр орж гарах тэр бол одоо тэгэл усанд нэг ороод нэг гараа авчихсан чинь усаа бол ерөөс орхиогүй. Тийм л байна. Тэгэл одоо ч гэсэн сая холбооныхонтой бас уулзч шинэ жилийн үнд нь оролцлоо. Ер нь бол усын спорт хөгжөөг шүгтсэн байна. Холбооноос жишээ над бол өрлөг ирээгүй л дээ. Чамд ирсэн гэсэн шалтгаан юу аа? Би тэрийг хийж боддог шүү дээ. Одоо нөгөө би ч зөөрө мэдээ усын спорт сургалтын төвд анх 1986 онд ашиглалтын өмнөх захиргаа гэж байгаас эхлээд ганцаараа багш байлаа. Дараа нь одоо энэ зоргоог гам болтыг Эрдэнэ чулууныг одоо усын спортын нөгөө дунд үе гэж яриад шүү дээ. Тэднийг ингээд багшаар аваад ажиллуулад эхлээд бол би өдөртөн зохион байгуулдаг байсан. Сүүлдээ өөрсдөө ингээд тусдаа биеэд авах үед бол усын спортын төлөө нэлээ их олон жилээс зориулсан шүү. Ер нь залуу насаа бидний хувьд бол тэг ийм л энэ одоо тэгэл. Тэгэхээр нэг үг гэдэг чинь нэг Монголч гэсэн сэтгэл зүрхээ бол зориулаад явж байгаа. Монгол төрийн төлөө зүтгэсэн
ирсэн улс төрчдөд бол их халгаатай гэдэг шиг өнөөдөр улсны төлөө зүтгэсэн болгоны ингээд ажилгүй болгоод холбоо нь үзэж харах болчиход байгаа байхгүй юу. Тэгээ би энийг яагаад хэлж ийм гэхээр үнэхээр энэ Монголын усан спортын холбоо үүсгэн байгуулагдсан одоо 20 жил нь болж байгаа юм жил гэж байгаа шүү дээ. Энэ хугацаанд сайн ажилласан бол ядаж тамирчдын амжилт сайжрах юм шүү дээ. Амжилттай амжилт сайжирсангүй. Яг Монгол хүнтэй адилхан бие организмтай, физиологтой өндөр намаараа адилхан хятадуудаас хичнээн олон олимпийн аварга, дэлхийн аварга төрчих. Манай Монгол байдгүй. Ахил байдгаараа. Жинхэнэ мэрэгчлэр, усны мэрэгчлэр сурсан маш олон хүмүүс өнөөдөр бассейнд ажиллахгүй л байгаа. Ихэнх нь тэгвэл өөр ажил хийж байж юм л да. Тэг. Шалтгаан юу вэ? Яагаад юм бэ гэж бодчих. Багш нарт ажиллах болцоо бага байгаа юм аа. Яг тэр энд захирлууд бол солигддог манад л байнга. Төв бассейн гэдэг ганцхан том бассейн тийм. Энд дээр захирлын үйл ажиллагаанаас шалтгаалаад багш нар нь тамирчдаар ажиллах боломж нь байхгүй болчихдог. Жишээ нь одоо миний 2000-аас 2006 оны хооронд ажиллах явцад би өөрөө бол одоо урднч тамирчнээс хүүхдүүдийг авсан байгаа. Дэмжлэл сурсан хүүхдүүдийг энэ 4 жилийн хугацаанд би 20-д мастер төрүүлсэн байдаг. Бүх дэлхийн аваргууд 4 жилийн 4 удаагийн дэлхийн аваргад оролцсон байдаг. Олимпиад миний 2 шав явсан байдаг. Тэгээд янз бүрийн гол нуур гатсан гэдэг ер нь бол нэлээд их ажил хийсэн байдаг. Төлөж одоо мэдж байгаа юм байгаа мó одоо. Тэрээс хойш 2006-оос намайг ажлаас гарснаас хойш одоо спортын мастер төрсөн сонсогдохгүй байгаа юм. Ерөнхийдөө нэг тиймэрхүү зөксөнг байдалд орчуул гэсэн бодол төрдөг юм шүү дээ. Бид нар түрүү ярьж байгаа Батэрдэн гэсэн. Би одоо ямар бассейнд ажиллаж явах шуунаас айдгийн. Гайвал одоо даавраа захын даргаалтай нэг энэ одоо машины мэстг болчихсон. Машины одоо нэг юу гэдэг лээ өөрөө чи хийж байгаа юм. Машин аваад жоо янзж байгаа зарч байгаа. Гүү болоо шүү дээ. Юм хулгай хийж байгаа ш хөдөлмөрөөр ажиллаж байгаа. Тэгээд тийм юм энд юу л яг би бас хувийн амьдралыг асуух гэдэг. Яаж амьдэрч юм бэ тийм ээ. Эцэг нэг орлоготой байх хэрэгтэй үстэй. Зон нь нарийн ногоо төртгий. Ашаанда. Ашаанаас тэгээд өвлөн нь бол яг тус ингээл хүний хуучин тэрийг авах зардаг нэг хийн ажил. Гэхдээ тэрийг аваад сайжруулаад жоохон нэмээд зарах болохгүй юм байна. Яг одоо тэгэл бас л жууны л амьдрал шүү дээ. Тэгээд үүнээс муу юм аваад арайгаагүй бол дараагийн хүнд нь ятдаг. Тэгээд газрын усан доор байгаа баялаг яваад хятадуудад зүгээр өгч байгаа шүү дээ. Дэмжээ. Тэнд би тэр улс төр мөрөл тэр хүмүүс бол ойлгохгүй тэр бол улс төрөл юм байна. Чинь 12 онд аль намын төлөө санал хөв та хоёр эсвэл сонирхол эсвэл хамаахгүй юу? За иргэдийн хувьд бол би одоо яг үннийг хэлээд энэ хөл толгоогоо болохгүй юм болцсон юм болцсон болол гэж боддог шүү дээ. Тэгэхээр зэрэг би бол ерөөсөө аль нь санал өгөхгүй. Энэ над бол ерөөсөө хамаагач. Хамгийн гол нь монголчууд нэг бие биенээ хүндэлдэг, бие биенээ ойлгодог нэг юм л байгаасаа л гэж боддог юм шүү дээ. Яг үннийг л. Та хоёр 88 онд Дэлхийн цагаан нурц хэлсэн. Сэн дээр сонь байга надж байгаа. Дараа нь хүүхдүүдтэй Дэлхийн цагаан чавлаа ямар бөөр нурч явсан одоо ямар нуурын хэлмэн нуурын төндлөн гаталсан тийм. За энэ шин би 2007 онд бөөр нурт 20 км сэлсэн ургаа ганцаараа шүү дээ. Хажуудаа зав. Өнөөдөр энийг Монголын усны холбооч мэдэхгүй, гэрээ эргэж мэдэхгүй энэ тухай бид ярьдгүй. Хэрвээ та нар хин нэгэн аль нэг намд нь ороод намын тодорхой идэвхтэй гишүүн болоод явж исэн бол магтаад гаргаад ирнэ. Дор нь усын мастер цолоогод яадаг ингэж гаргаад ирнэ шүү дээ. Өнөөдөр яг л байдал юм болчиход байна. Хөргөө Баяраа багш одоо Монгол улсад бассейнийг анх байгуулахад одоо гар буй зүтгээд энэ бассейнийг анх бий болгоод ингээд анхны захирал нь болоод багш нь болоод ингээд явж исэн хүн өөд боллоо. Өөд болохт нь харамсалтай. Усны холбооч нэг сайн миний ойлголтоор хөдөлж өгсөнгүү, бассейн хөдөлж өгсөнгүү л дээ. Тэгээд бид ингэж байгаад байх юм. Ингээд байвал энэ усан спорт гэдэг чинь тэгээд бүхэн зөвлөлтөд явлаа. Том сайхан яалт хийдэг л болчлоо. Өөр юм байхгүй боллоо шүү дээ. Би ер нь бол одоо багшигаа бодсон ч тэр Монголд усан спорт хөгжүүлэх гэж бол олон жил зүтгэсэн шүү дээ. Би бол одоо 78 оноос зүтгэж байгаа ч өөрөө мэдчихэв. Тэгээд ингээд одоо эргээд энэ усан спортын түүхийг ингээд харахад бол ерөөсөө миний ойлгож байгаа бол одоо Баяраа багш ямар үр гүйцэтгсэн. За дараад одоо дунд их бид ямар үр гүйцэтгсэн. Одоо тэр 86 он бассейн өмнөх бас асуудал байдаг. Заслан ч өөрөө мэдчихэж байгаа. Урдлын задгай усын тэр бид бас усыг хөгжүүлэх гэл ямар зэрэгтэл байхгүй.
Russia, Германаас ирчихсэн хэлжээлээ. Тэгэхээр одоо Тэгэхээр энийхээ төлөө бид л дуурч ирэхгүй л энийг ч одоо санаан зовоод юу гэдгийг тэр засгийн газраас би тэгээ энэ дээр ийм ерөнхийлөгчийн санаа тавихгүй мэдхгүй юм чи. би хараа энэ дээр ийм ярих гэдэг. Тэр одоо нэг түүхээрээ байдаг. Бусад холбоод спортын холбоодыг харахад бол урд нөгөө нэг үний юм байдаг шүү дээ. Урд түүхээ харахгүйгээр ирээд угаасаа цааш явахгүйтэй адилхан. Энэ одоо өмнө байгаа түүхүүд ямар хүн ямар усан спортыг хөгжүүлэхэд ямар үр гүйцэтгэсэн гэдгийг тухайн үед нь ингэж гаргаж ирэх. Одоо манай шавнарч систем юм байна. 86 оноос 91 он хүртэл спортын зэргийн нэгдсэн ангиллыг минут 12 хүртэл 90 он хүртэл мөрднө гэсэн байж тал 86-аас 90 одоо зоргоо сайн мэдчихэж зоргоо төр багчилчихсан. Тэр үед одоо би зүгээр жишээ болгоод хэлэхэд одоо Цэрэндэн дэвэн Баяраач гэдэг юм уу, Баяр сайхан гэдэг юм уу, Гандлах гэдэг юм уу, одоо Эрдэнэтэс Болбаатар гэдэг одоо их багчилж байгаа багш байж байгаа. Тэд нар залуу насндаа ямар амжилт үзүүлж ирсэн. Ямар ирэм дараатай байсан, хэн нэхэлж гарч ирсэн, хэн ямар төрлийн шилэлтийг одоо ингэж төрж гаргаж ирсэн, ямар яатай байсан гэдгийг л өнөөдөр усан спортын түүх гэдэг юм яг ийм хэцэгцтэй гаргаж ирэхгүй болохоор одоо усан спортын холбоо бол миний ойлгож байгаагаар бол түүхээ мэдэхгүй тэгээд нэг доороо хий иргээд байгаа маш их л болцсон болвол би ингэж харж байгаа. Тэгвэл усан спортын холбоо бол юм хийж байгаа юм шиг байлаа. Би яалган дээр очиод харсан их сайхан болсон байна. Тэгэхээр баяр наадмын сайхан их бол холбооны гол зүйл биш л дээ. Амжилт тамирчин хүний амжилт өсөж явах хэрэгтэй. Тамирчтай амжилт өсөхгүй байх гэдэг бол ажлын үзүүлэлт муу байна гэсэн үг шүү дээ. Усны холбоо сайн ажиллаж байвал тамирчдын амжилт өөрөөр хэлбэл 100 м цэлэх хугацаа багасч байх хэрэгтэй. Энэ хурдан болж байгаа шүү дээ. Тэгвэл усны холбооны амжилт ажил сайн байна гэсэн үг. Түүнээс Ялка сайн хийж байгааг холбоог сайн би энэ дээр юу хэлэх гээд байгаа юм нөгөө тэр одоо бидний тэр нэг спортын нэг бүтэн үе гаргаж иргэн төлөө би бол одоо тухайн ажлаасаа хүртэл хаалгагдчихсан байна. Тийм биш үү? Би тэмцэжсэн. Тэгээд усан спортын одоо зэргийн нэгдсэн ангиллыг аль болохоор эрт батлуулаад олон хүүхдийг тэр зэрэг цолыг авах гэж ингээд тухайн үед бол бид бол зүтгэж байсан. Тэгсэн одоо өнөөдөр тэр энэ багш нар одоо сая зоргоо ярьж байна. 2003 хүртэл би бас байсан. Тэгээ 2003 оноос хойш орчихсон л та. Тэгээд тэр үргэлжлүүлээд авч явсан энэ багш нарын 6 хүртэл одоо зоргоо жишээлбэл нэлээд хэдэн тамирч мастер төрүүлсэн. Тэгээд тэрийг одоо залгуулад авч явахдаа уламжлалаа алдахгүй ингээд шатшатаараа ингээд яасан бол тэр одоо сайн багш нар байгаа шүү дээ. Тэд нартайгаа ингээд энэ удирдлагууд нь тулж ажиллахгүй, холбоонд тулж ажиллахгүй болохоор ч өнөөдөр яаж спортын амжилт дэвшлэх юм бэ? Би бол одоо тэр сонсч өргөл цаахны амжилт гэсэн баг хэвээрэл байгаа юм байна. Тэгэхээр одоо усан спортын холбоо усан спортын шинжилгээг гэвэл хамгийн түрүүнд энэ багш нарын маш их өндөр боломжоор хангаад байгаа. Тэгвэл боломжоор хэмжээд ингээд мөнгө төгрөгийн зовлон гэж бас байгаа нь үнэн. За гэхдээ өнөхөр холбооны удирдлага тэр сэтгэл зүрхээр ажиллаад нэг жоохон ч гэсэн өөрчлөлт хийж болно л доо. Би нэг өөр юм асуу. Усан сэлж явах хугацаанд тэр гол мөрнөөс хэдэн хүн аварсан тоогоо мэдхүү? Чи? Би бол зоргоо мэдхүү. Сайн мэдэхгүй. Нэг аваржсэн үнэ нэг 10 хэд байдгийг. Гэхдээ хүн тэрийг нарийн тооллоо тийм ээ. Цогц авч ирсэн бас нэг 10 20 байд юм уу? Цогц авч ирсэн. Тэгвэл ингэж байгаа юм л да. Сэлдэг хүмүүс эзэж нэг аварсан хүнийхээ тоог нэрийг чиглэлд байдгүй л байхгүй. Тэгэхээр өнгөрсөн жилийн саний юм болсон ш нэг улаан сайд 4 хүнийг аварлаа 2-2-оор сугавчлаас сэлээд гэдэг бүр улаан цаа худлаа юм. Сони хэвлэр гараад нэгийн сугавчлаас хэлжсэн нөгөөх нь бас нэг живж нэгээ буцчихад нөгөөдгийн сугавчлаас хэлсээр хагаад тэгээ 2-2-оор 4 хүнийг аварцсан гэдэг. Тэнгуут нөгөө шудраг ерөнхийлөгч маань шудраг журам медалээр шагнчихж байгаа байхгүй юу? Гэхдээ ийм холбооны ерөнхийлөгч ийм утгагүй уваагүй юм хийхээр энэ холбоо ер нь яаж өлөвтэй явж энэ холбоонд үний юм гэж юу байх вэ? Ерөөсөө тэгэл яаж хийж байгаа нэг дэлхийн олимпийн тэмцээн болоход арын хаалгаар таньдаг мэддэг хүнийхээ хөвгтөнийг явуулж газар үзүүлээд гадаадын мөнгөч хийдэг юм улсын мөнгөөр тийм л болдог. Тэр шинхэн амжилт гарах тамирчнаа явуулахгүй. Бид нар яг нэг өрнөл цайхныг явуулах гэж юу болж илээ да. Явуулж чадаагүй шүү дээ. Үнэхээр одоо өрнөл цайхны амжилт тухайн үед 1 номерын амжилт байхад л өөр хүнийг явуулчихсан байхгүй. Тэгээд бид дийлэхгүй л байсан. Эцээсээ эрх мэдлэг болохоор холбоо хүртэл ингээд тодорхой бүлэг комиссийн гарт орнгууд усан спортод огт сонирхол хэдэн өмнө төр удирдлаганд ороод тэгэл энэ холбоог нэг компани шиг болгоод одоо шинэ улаан бол 10 жил усан спортын холбооны ерөнхийлөгч хийж байгаа. Улаан идэггүй улаан гэдэг нэртэй болсон. Би нэг шулуухан хэлчихнэ л дээ. Тэ одоо бүр ичихгүй 4 хүнийг 2-2-оор согчилж аваад гарсан хүн болоод юм сол авчиж байгаа. Тэгэхээр бид бол одоо юу гэдгийг хүн живсэн хүнийг аварчаал энэний төлөө би шудраг журмаа шагнуулыг яваад идэггүй шүү дээ.
За энэний талаар бол би бол ийм л ойлголттой байна. Ер нь бол одоо тэр бүр энэ чинь дал баяраа өгш биш одоо 66 оноос хойш тэр энэ асуудлыг яавал нөө үеийн усчид тийм ээ хаа газар тийм сэлэнгийн усчин заана маань гэл эдгээр чинь бүгд нөгөө дандаа доороос хүн авдаг яадаг одоо ч бид ингээл хүн гуйл зоргоо бид тэр санаж байгаа шүү дээ энэ чигүүд бонгошгод юм ярьж нөгөө бас энэ дөнгөж хоёр багш ингээд байж хатал манай багш бид эдийг нөгөө жаргалантын нэг юм оршин ухц нөхөн бид нар нөгөө цогц сайгаал хүүтэн бороонор асар хүүтэн бороо үргэлжлэл ингээл 14 хоног ороход бид тэнд нөгөө дуудагдаад хүмүүсийн нөгөө 3 ингээд яатсан байсан алга болцсон байсан. Тэгээ бид чинь нөгөө ингээд 2 хоногийн өмнө очсон шилбэ тийм ээ. Тэгээ бороо ерөөсөө ороод болохгүй хад бид нар сал тавьж байгаа л борооноор тэр хүмүүсийн юуг нь гаргаж орсууд ирээд олж чадахгүй. Тимийг бид 3 очил гаргаж лээ ш. Тэрийг ирээ улс хаталгаа үнэлтийн болоод зөндөл үнэлэх л байсан баг тийм. Өчнөөл юмд явжсэн. Гэхдээ тэр болгоныг одоо ингээд чиний хэлдгээр өөрөө дуурахгүй бол өөрөө л энэ өөрөөр хэлбэл дуурахгүй болдгоо юм байна гэдэг чинь одоо харагдаж л үнэхгүй сайд улсаа хараа. Тэгээ улаан сайдууд бас тийм тохиолдол гарч ирсэн юм байна л да. Би бол тэрийг одоо сонсч байна. Тэгээ юу гэж сайд биш дуусна. Алтай таван богдод энэ хоёр гарлаа шүү дээ. Бид хамт явсан улсуудаас нь асуусан л манай сайн найз хүртэлтийн дотор явж ийсэн уулчин чатраа бол гэдэг миний сайн найз. Тэгээд тэр баг өөрөөлөө шахуу гарсан байгаа байхгүй энэ хоёр. Одоо буугаад ирэхэд нь спортын мастерс бол өгчөж байгаа. Гэхдээ та хоёрыг 88 он тэрхийн цагаан нуурыг гараад ирэхэд тийм өгч нь байхгүй. Тэр сая 2000 хэд онд ч нөө хүүхдүүдтэй дахиад явлаа, бөөр нуурч ирлээ, тэлмэн нуурч ирлээ. Тэр холбоо гэдэг юм уу олимпийн хороо энийг мэдсэн ч мэдээгүй царай үзүүлэл өнгөрчихөж байгаа юм шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл сайд болоо тэгвэл дорн медалийн нөгөөд мастер салын нөх юм шиг байна шүү дээ. Тийм л юм байна л да. Тэгж л ойлгож байна. Ер нь тэгээд одоо би хэлээ л да манай бассейны багш нар байсан гам болд одоо хаав мэдсэн мэдэхгүй байна. Эрдэнэ жолоо явж ирсэн батлан хамгаалах яамд батлан хамгаалахын дээд сургууль багш хийж байгаа. Би мөнгөний багш. Тэр спортын чиглэлээр л авч байгаа. Уг дуурал нэг ийм маягаар энэ хүүхдүүдийг заамаар байна, ингэмээр байна гэдэг юу гэдгийг санаагаа хэлээд жоохон төсөлдөн гутал тэгээд ажилгүй бол нөгөө 10 хэдэн жил 20 жил усны төлөө баахан туршлага цуглуулсан ингээл хэрэггүй годомжинд гарна гэдэг нь хайрын санагдаад байна л та. Та нар өнөөдөр энийг дуурч тэр та нарын шавнар энийг дуурч та нарыг өмөрч юмш холбоон дээр дуурахгүй юм бол тэгэл дуурхан байхгүй болох юм шүү дээ. Мэдээж энэ усны холбоо ингэж ажиллах хэрэгтэй гэдэг юу гэдгийг боловсролын яамнаас гэдэг юм уу эрүүл мэндийн яамнаас шинж дуурахгүй байна. Ерөнхийлөгч ерөнхий сайд дуурахгүй. Гэхдээ бид нар өөрөө усчлалын талаар дуурах хэрэгтэй үстэй. Усын спортыг бол шүү дээ тийм ээ. Ингээд бид ингээд хийж байна. Одоо тэр юмуд нь шүү дээ. Одоо жишээлбэл зоргоо тэр хүүхдүүд аваад өгөө нуур чи тэр бөөр нуурыг сэлжсэн гэдэг шүү дээ. Гэтэл бид нар бол тэрхийн цагаан нуурыг 88 онд бид тэр сэлж гарсан. 6 км 5 км. Тэгэхэд тэр үед бол одоо яг тэр үеийн юмд хэмэрэл яваад байгаа байхгүй. Чийд сэтгэлээрэл усан сэтгэлтэй болохоор энийг нэг ингээд их ус арахаар энийг нэг гатлаад гарчмаар санагдаад нэг огшдог шүү дээ. Яг тэр шиг тэгэл огшол бид гарч ирсэн залуу байх та. Тэр маань 2003 онд шавнар маань одоо бид бол бас нэг шинэ үе гаргаж ирсэн л дээ. Улаанбаатар хотын бас ер нь бол усан спортын юу тийм ээ 2098-аас 2003 онд бол хөдөлмөрлөж дахиад нэг хундаан тавьж гаргаж ирсэн. Тэр үед нэг холбоо байхгүй болчихлоо гэл шамдар Наранбатаас гисүүлээ гуугаад эргэж ажилдаа ороод дахиад усын спорт болохоо байчлаа. Ер нь жоох имх замбаргийн даргалнаас болоод ингэслэх хэрэг бид орж ирэл хүүхэд цуглуулж авал дахиад бэлдээл нэг 2-3 жилийн хугацаанд гаргаад ирдэг. Тэгэхээр миний одоо сайн хэлэх гээд байгаа юм болохоор юу л да. Тэр ингээд бид нар дандаа сэтгэлээс л хийгээд байгаа байхгүй. Одоо ч тийм шүү дээ. Одоо ч ингээд сэтгэлээрээ л ингээд юм хийх гэсэн ингээд байдаг. Тэгтэл тэрийг заавал үнэлдэг юм систем юм бол ерөөсөө холбоондоос тэр байдаг юм уу юундаач байдаг байхгүй л байна. Би бол усан спортыг яаж үзүүлсэ гэж боддог гэхээр усан цэлгийн спорт төрлөө шүү дээ тийм ээ. Хамгийн гол нь энэ одоо өнөөдөр Улаанбаатар утаатай гэж яриад шүү дээ. Утаа ингээл хитэн дэр бомдгөргөр шийдийгээд тэр биш миний бодлоор би бол их итгээд боддог. Утааны оронд өнөөдөр хүмүүсийг усаар сэргижүүлэх юм болов шүү дээ. Уушиг нэмчилчихвэл тэр энэ дэстэ тасаар утаач байсан эрүүл уушигтай юм бол яваал гэн. Тийм болохоор миний зүгээр ойлгож байгаа нь усын спортыг
хөгжүүлэх хүн амыг өргөн давхархыг сургаад тэр дундаас алтан цугс бид бол одоо дасгалжуулагч алтан цаг шүүрээд явж игэл тэр их олон бааз суурьч гоё юм гарч ирж шүү. Би бол тийм л юм бодож байдаг. Тэгээс тэр холбооны дарга нь захирал нь улаан байна уу? Цагаан байна уу? Тийм хамбат байна уу? Надад ерөөсө пад байхгүй. Тийм болчихсон. Ерөөсө нэг сая өнгөрсөн гэдэг юм. өнгөрсөн бүтэн сар тэр тэмцээн боллоо шүү. Харин Facebook-ийн нэг усчин залуус гэдэг клуб юу залуучууд. Харин тийм айгу гоё тэр өөртөө санаачлаад спонсор олоод тэг Монголын түүхэнд бүр анх удаага шууд телевизээр шууд явсан тэмцээн. Лайв тэмцээн болоо. Сайхан боллоо. Харамсалтай нь тэнд орсон тамирчдын чанар бол маш муу. Шин би тэнд н ороод 36 стейшнэсний ангилд н ороод тэг 36 37-тай хөнгөөгсөн 43-тай нөхөр байсан баг. Би өөрөө одоо 53-тай ороод тэгээд хоёр алт авч байгаа. За төрүүлж байгаа орсон заяад. Орхоос өмнө шатан дээр нь халтарч унаад хөлөө гимтээсэн. Тэгээд сүлд маргааш нөгөөдөр мэдсэн миний яс уурсан. Тавхаа яс уурсан. Би одоо шахаатай сууж байгаа үзэж штэ. Тэгээд ийм чигээр би ороод төрүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр миний сайных биш Монголд усын спорт маш муу хөгжиж байгааг шинжин яаж юм тэгэхээр хөлн тавхааныхын яс нэг нь цураад нэг нь хугарцсан үнэтэй 36 далаатай залуучууд очиж төрүүлэхгүй нэхэр манай холбооны ажиллагаа ямар муу вэ? Бассейнд хүмүүс хэр сайн сэлж сурч ийн гэдгийг мэддэгдээ л да. Ямар сандаа би 100 гол явахдаа бүр нэтээр бичдэг штэ. Тим өргөргийн тим газар их тэнгэрийн амнаас 1.8 км газар тохоод тэдээс хэдэн цагт сэлнэ. Өнгөөгөр техник заалах хүмүүс ойл ирээр ихэд маш зөвхөн ирдэг л байхгүй. Тэгээ яаж энэ хүмүүсийг усанд илүү сонирхолтой болгож болох вэ? Яг нэг үе бодоход бассейн 4 хүн ордог болсон байна. Тэр 85 оны 86 оны 12 сарын 31-нд би одоо хэдхэн хоногийн дараа 25 жил болох гэж байна. Тэгэхээр одоо бид тэр бассейн жил хийж байгаа юм уу? Одоо тийм байхгүй. Одоо өөрөөр өнөөдөр чи юу вэ? Өнөөдөр чи 17 гэдэг чинь одоо 14 хоногийн дараа яг 25 жил Улаанбаатар хотод бассейн нэгдсэн 25 жил болох гэж байна. Би тэгэхэд үг хэлээд нээж илаа шүү дээ. Тэрний тэр үетэй харьцуулахад одоо бол хүмүүс бас бассейнд харьцангуй их ордог болсон байна. Нөгөө амжилт гарах спортын тамирчин маягийн тэр юм нь бол маш муу хувирал байгаа байхгүй. Тэгвэл энийг яаж бид сайжруулах вэ? Ямар санал вэ? Яах вэ? Бид нар өөрсдөө бас нэг үлгэр жишээ үзүүлэх ёстой байхгүй. Ороод алтан медаль авах нь миний хувьд гол биш. Гэхдээ ийм хөгжмийн нөхрийг та нар дийлэхгүй байх ичээчээ гэж би хэлэх гээд ороод байгаа ш тэрэнд. Энэ бид орч яаж одоо ишээ энийг залуучуудыг усан спортод илүү идэвхтэй оруулж болох вэ? Уул нь одоо сүүлийн үед бол маш олон бассейнууд нэгдээд байна шүү дээ. 25 метрийн бассейн хөдөө сайн шандад нэгдлээ одоо 100 хараад нэгдсэн гэж байгаа ингээд маш олон бассейн нэгдээд байдаг. Холбооны ажил энэ уялдаа гэж юусоо байхгүй. Дагны шинэ өөрөө бараг шилж чадахгүй нэг биеийн тамирын анги төгсөн нөхдийг багшгүй давьчаад тавьчихдаг. Нөгөөдөл нь 100 метрэл 25 м сайхан сэлчиж чадахгүй нөхдүүд очиод багшаар заалахаар одоо юу болох вэ? Бид яах вэ? Энэ дээр нэг юм хэлэхэд энэ гол цөм төв бассейн гэдэг юм аа энэ одоо 6 бассейнтэй орсон спорт сургалтын төвлөлтийн одоо тэрсэн байсан бол байх яриад үлдсэн байл л дээ. Гамбат энэ маань өөрөө бороо тогтолцоогоор яваад байгаа юм. Яг тэр захирал нь яг тэр спортын хүмүүс биш нэг настрын суудл болж байна. Тийм настрын суудл. Энэ хүн орж ирэхээр яах вэ? Бизнес ихээс үл ямар ч юм их арга байхгүй. Тэгээ одоо Гамбатны харин дээр урдах дөрвөлжингөөс арай дээр биш юм уу? Дөрвөлжин гэдэг нэг хөрөмжийн захиралтын үед чинь спорт нь бас их төлхөө явж ирсэн шүү. Явж ирсэн юм уу? Тий, ихсэн явж ирсэн. Тэр үед ч одоо та нар настрын гарсан шүү дээ. Одоо энэ чинь болохоор их бизнесийн давамгаалаад байдаг юм. Ерөнхийдөө бол улс төрийн судлалууд ихээр зэрэг бизнес ихээс аргагүй л байт юм байна л да. Энэ бол урууч биш вэ л дээ. Тэгэхээр тэр улсын спорт нь хөгжих болцсон байхгүй болчихдог. Багш нараа яг тэр чиглэл дээр тавьж өгч чадахгүй байх шиг байгаа. Нэгдүгээр хоёрдугаар тийм цаг гаргах боломж нь байхгүй болчихдог. Гол нь бизнес рүү орчих. Тийм болохоор зэрэг гэрэн дээр болцсон байдгүй болов уу гэж холоос хараад байгаа шүү дээ. Юу нь бол нэг ерөөсөө орж үзээгүй л дээ. Усны холбооны хурал хийх хамгийн сүүл бас наанар орсон юм. Гэхдээ би ерөөсөө холбооны 2001 онд бид нар улааныг 56 онд болсон шүү дээ. Тэгэл тэрнээс биш болов баха. 2006 2006 онд бид нар улааныг ерөнхийлөгчөөрөө тавиад сүлд бүгдээр ажилгүй байгаа холбооноос жигтсэн тийм ээ. Тэгээ тэрнээс хойш юу болж байгааг над мэдэх юм байна. Холбооны тэргүүлэгч байлаа шин би шин ерөнхийлөгчөөр бас тодорхой хугацаанд ажилласан холбооны ерөнхийлөгч бид ерөнхийлөгч би хянаа шалхаар хяналтын зөвлөлийн дараагаар ялгээд ижила. Тэгээ бид нар бүгдээр ингэ улаан зайлуулад одоо тэгээд хармоныхаа улсыг тавиад юу болж байгааг би мэдэх болчихлоо. Бид энэ үгээ хэлж чадахгүй юм бол гэхдээ ята телевизээр үзэгчтэй хэлмээр шүү дээ. Тамны энэ усны холбоо гэдэг ажиллахгүй байна.
тэр ажиллахгүй байхад хэн охирох вэ? Бид гурав холбоонд ямар нэгэн мессежгүүдээ харахгүй ш. Монголын үеийн олон усчдын төрүүлсэн тэр олон шавнар нь дуурахгүй холбооны үйл ажиллагаанд өөрсдийн саналаа хэлж чадахгүй юм бол Монгол оронд холбоо хөгжихгүй. Тэр холбоо хэдхэн эрх мэдэлтэй хүн аваад л тэгэл нэг хувийн бизнес маяг юм болгочиход шүү дээ. Тэгээд бүхэн холбоо муу хэлээд хоорондоо маш идэвхтэй ажиллаад ярилцаад байсагаад хурал цуглаан болоод ордог шүү дээ. Нөө усны холбооны хурал гэж байхгүй болчихлоо. Яах вэ батэрднэ? За би бол их олон жил уснаас хол яваад байгаа гадна одоо ингэ байгаад байгаа. Юу уснаас хол дөнгөж саяхан яг тэр бол миний өөрөө комбинатд очиж дуртай би бол өнөөдөр бассейнд ажиллаагүй. Бассейн намайг халаад явуулчихсан би ажиллахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би бол тэгцэл илмэгтцэл хүн. Гэхдээ би тэглээ гэж итгэлээр унаагүй усаа орхиогүй. Зүтгэл явж байгаа усыг жоохон ч гэсэн хөгжөөсөл гэж боддог. Миний ганц хүсэж байгаа юм тэр шүү дээ. Одоо усыг хэрвээ яг мэдэрч тэр ус гэдэг юм айгүй нандин юм байдаг гэдгийг усанд шилснээр гэж ярьж байгаа. Сэлд сурсны дараа сэлдэж байгаа хүмүүс биш, сэлд сурцсан хүмүүс ч хандаж хэлээд усаар хүн ирүүлждэг байхгүй. Одоо тэр би сая дахиад хэлээ. Утаахийн оронд усын спорт тэгээ Улаанбаатар хотын ухаат тэгээ дараа нь утаагаа шийддэг юм байна. Эхлээд тэр олон тэрбум төгрөгөө олон бассейн ороод олон сайн багш нарыг усын спорт сэтгэлтэй хүмүүсийг зөв хүмүүсийг дэмжиж усаа дэмжиж л ус өгч шээ. Ус мэддэг хүмүүсийг дэмжиж. Гэтэл чи өнөөдөр яаж юм бэ? Одоо зураг хэлдэг юм шээ. Нэг компани захирал болсон шүү дээ тэр бассейны захирал чинь. Уг нь усын спорт сургалтын төв гэж тийм биз дээ. Монгол 6хан замтай спортыг яг спорт гэдэг утгаар нэрх юм бол тэрийг толгойлж байгаа өөр мэрэгжлийн хүн байсан бол өнөөдөр усын спорт ийм садгаа алдсан замбраагүй хөл толгоор мэддэхгүй түүхээ мэддэхгүй ийм замбрааг байдал байхгүй л байна. Энэ дээр нь холбоо одоо жоохон цэгцэлж анхаарад ингээд шатандаа анхаараа явчих болчих юм болов уу гэж би бодод байгаа. Бассейн одоо бас олон бассейн барих гэж байгаа юм байна. Холбоонд бас хийгээгүй бас огт үгүйсгэж болохгүй. Тэр клубүүдийг олон клубын систем рүү орж байгаа юм байна. За тэрний цаана мөнгө байгаа л багтал та. Гэхдээ тэд нар ингээд ямар ч нэг хэдэн хүүхэд аваад ингээд хичээлүүлэхээр тэр сэлж байгаа хүүхдийг хүн хараад усын спорт ийм сайхан юм байна гэд энэ ард түмэн ингээд бүгдээрээ сайхан ойлгол орчвол би дахиад нэг юм хэлээ. Усын спортод хүн сэлээ сурчул байна шүү дээ. 67 оны үеэр баян багш маань тэгж ярьдаг байсан. Одоо багшигээ дахиад уурсан. 67 оны үеэр арай л баг хохирол амсах байсан. 82 оны усны үеэр арай л баг хохирол амсах байсан. Гэтэл Монгол үлийн нэг ийм дутагдaltaй чанар байдаг. Уснаас хол яв. Ус зүүн усандаа гэдэг. Гэтэл бид нар ч өнөөдөр хол явахгүй бүр би харалт одоо ингээд бид чод ингээд нэг таарахаараа за хэдүүлээ нэг нүцгэлээд харзар орчихгүй гэж байгаа. Сая цөмөлж байгаа л орлоо шүү дээ. Энэ ийм дуртай болдог байхгүй. Тэгээ ийм бүх хүмүүсийг ийм өвчтөй хүмүүст халдаах хэрэгтэй. Жишээ нь өнгөрсөн жил ихтэй одоо энэ чинь 60 хэд хүн гэлөө нас арсч дууссан живж. Хүн туулын дээр миний дээр ордог талаар 4-5 хүн өнгөрцөн. Нэг цүнхэлтэй газар үйтэй Тэнгэрийн амнаас 1.8 км. Тэгээд энэ хүмүүсийг усан сайн сэлүүл сурахын тулд бид усыг л ажиллахаар бид сайн сурталчлах хэрэгтэй л байна л да. Одоо би зүгээр одоо энэ ус төр ингэж хөөдөг хүмүүсийн дээр нь те одоо ерөнхийлөгч юм ерөнхий сайд ч юм ойлгол те хүн амын өргөн давхархыг усанд сэлээд сургахчвал усын спортоор дуртай болгочих юм болов шүү дээ те би тийм шизотол юм ярьдаг. Яг үннийг хэлэхэд байна шүү дээ те нэгдүгээр хүмүүс яг үхээр хүн амын өргөн давхархыг сэлээд сургахчвал үер усны аюулаас энэ чинь ерөөс усын спортын хамгийн гол зарчим зүйл те тэгээд тэр аюулаас арай бага хохирол амсна. Дээрээс нь дахиад одоо энэ манай Улаанбаатарын нөхцөлд бол энэ олон бассейнууд багш нараа одоо усныхан ч цөөхөн шүү дээ. Яг үннийг хэлээд усны аг төгссөн идүүгүүд байгаа. Тэгээ нэг бид дуртай бид хэд байгаа. Тэгээд нэг хэдэн багш нараа энэ хэдэн бассейнд нь хуваарлал хэдэн хүүхэд өгөөл ингээл усыг зэрэг хөгжүүлэл олон клуб байгууллагад өрсөлдүүлээ явуулчихвал усын спорт маш сайхан хөгжиж. Тэгээ хөгжиж дөрвөл хүмүүс ордог болоод бүр одоо бол бас бассейн хараад байгаа нийтлэг нь ордог болцсон юм билээ. Мэдж байгаа хүмүүс нь мэдхгүй маш олон хүн байна шүү дээ. Өнөөдөр 21,000 авчаад зүгээр аптек руу гүйж ороод нэг толгойн юм аваа явж байгаа хүний оронд өнөөдөр тэр толгойд нь энэ усын спортоор хичээлвэл хүүхэд чинь ийм сайхан ирүүл болно. Яг л утаатай байсан чинь уушиг нэрвэл утааны чинь ерөөсө ганц хорог уушиг шүү дээ. Тэрний нэмжлэл тийм юм усаа тэгжл хөгжүүлэх хэрэгтэй. Би тэгж одоо дэми юм ярьсан бол уушлаа. За үндсээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт усан спортын Ахмад Тавирчдын нэг Зинегийн зоригт төсвөрийн Бат Эрдэнэ оролцож байна.
бассейнд орж байсан хүмүүс л мэдж байгаа. Манай хоёр зочин бол 1986 оны 12 сарын 31-нд Улаанбаатар хотод бассейн анх байгуулагдж байхад багшаар ажиллаж байсан. Бид нар нэг үеийн бас тамирчид ингээд та хоёрт нэг сүүлийн хэдхэн секундыг үлдээ да. За усан спорт хөгжнөө. Хөгжсөн би бол тэгж л итгэдэг. Болтгоо. Усан спорт хөгжөөд хүмүүс маань ард түмэн нэрүүл инфо хасаалагч тийм. Монгол хүн болгон заавал бүх барилд халбгүй, бүх барилд сайн үндэсний бүх барилд сурах халбгүй. Монгол хүн болгон заавал юу гэдгийг тодорхой нэг спортоор сайн байх халбгүй. Гэхдээ хүн болгон сэлд сурах болтгоо гэж ирээ. Ингээд энэ нэвтрүүлэг маргааш 9:30 минутаас давтан баярлаа. За